Тэгэд би сонгуульд тойрсон сэдвэрийг одоо ярилцахаар студид дээрсэн зочдтойгоо бэлэн болоод байна. Ингээд манай студид яг одоо бэлэн болсон зочдоос та бүхэнтэй танилцуулъя. За Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Хамраа Исгалан, Ардчилсан намын тэргүүн дэд дарга Баярцогт, за Хүн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ган Зориг болон Нээлттэй нэгэн форумын засаглалын хөтөлбөрийн менежер Игт Цэцэг гэсэн ийм хүмүүс манай студид яг одоо ирээд байна. За өнгөрсөн удаад бид ингээд харах юм бол за үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт, улс төрийн намын хууль ч гэдэг юм ингээд том малгай хуулиудад бүдээрэнд нь өөрчлөлт оруулсан. За нийгмийн тодорхой ялангуяа бүлгүүдийг сонгуульд оруулж ирье. Нөгөө л бидний олон жил ярьдаг мөнгөтэй нь биш, за танигдсан нь биш те. Жинхэнэ нөгөө нэг улсын хуралд чинь төлөөлөл гэдэг юм орж ирэх ёстой гэдэг агуулгаараа нэлээд идэг өөрчлөлтийг хийлээ гэж байгаа. Ялангуяа одоо листен дээр одоо хүүсийн хувьд 50-50% буюу сөүлжилж оруулж ирнэ ч гэдэг юм уу. Өнгөрсөн хугацаанд харагдах юм бол тодорхой хэмжээний одоо дэвшил гэсэн агуулгаар олон нийт хүлээж авч байгаа шиг байна. Тэр ямар нэгэн байдлаар дэвшил одоо ингээд хийж байгаа олон нийт бол нэг зүгээс талархалтай байх шүү. Нэгтэй ч юм одоо яаж хэрэгжих юм бол тий сонгуул болтлоос сонгуулийн үеэр бас ямар байдалтай байх юм бол гэдэг хүмүүс нээлттэй ажиглаж байгаа хаа. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийг ийм нэг за 126 гишүүн сонгох юм байна. За 48-ыг бид нар листээр сонгох юм байна. 78-ыг бид нар жигсаалтаар орж жигсаалтаар 48 78 тойргоос орж ирэх юм байна гэдэг нэг юм агуулга яваад байгаа. Тэгэхээр хүмүүсийн хувьд бол хүлээлт байгаа даа л да. За энэ ч одоо хуучин баг хурал гэж 300 гаруй гишүүнтэй байсан болохоос их хурлчин 126 болчлоо. Ер нь ямар сонгуул болох гээд байна гэж нэг талаас юм өөдрөг хүлээлтэх шиг. Нөгөө талд бол одоо юу гэдэг юм. За ингэж одоо нөө их хурлын гишүүдийн тог нэмэх хэрэг байна уу? Нөгөө халдашгүй дарахын эрэхтэй хүмүүсийн тог нэмэх нь эргээд биднэрт сайн биш саараа нөлөөлөх гэсэн нэг юм заагийн дундал одоо сонгуул явах гэж байгаа шиг байна л да. Тэгээс нээлттэй нэг юм форум нэлээд одоо хараа тусаар судалгаа хийдэг учраас олон нийтийг төлөөлж судлаач мэдлэг хариулаасаа гэж хүсэж байна л да. Энэ удаагийн сонгуулийг ямар байдлаар гэж хүлээж байна? Үнэхээр одоо олон нийтийн хүсэж байгаа шиг өөр өнгөтэй сонгуул одоо болж чадах болов. Тэгэхээр таны хэлсэн шиг нэлээд их одоо хэрэгцүүн шинжилэл явагдсан юм орчинд энэ удаагийн сонгуул болж байгааны харахгүй гарцаагүй онцлог байна л да. 126 хүнийг сонгох чинь өмнө нь бол 76 л байсан. Тэгэхээр яг хүлээлт байна, нийгэмд хүлээлт байна. Гэхдээ бид нар бол юун дээр одоо яг анхаарал хандуулах хэрэгтэй вэ гэхлээр намууд нэр дэвшүүлэх процессыг яаж зохион байгуулж гэнэ гэдэг гол асуудлыг одоо бид нар маш сайн ажиглах хэрэгтэй. Яагтвэл 2019 онд бид нар үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад маш чухал зарчим болол дуссан. Тэр нь бол нам дотоодтон одоо ардчилтай байна, үйл ажиллагаанд арчилсан зарчмыг баримтлана гэсэн ийм одоо чухал зарчмыг болол суулгаж өгсөн байна. Тэгэхээр бол түрүүн хэллээ л дээ ингээд сонгуулийн хуулиаж бид нар өөрчилсөн улс төрийн намын хуулийг ч гэсэн өөрчилсөн байгаа гэдэг ингээд ярьж л да. Тэгтэл бол намын дотоод үйл ажиллагааг бол хуулиар зохицуулах боломжгүй байдаг. Бүгдийг зохицуулах боломжгүй байдаг. Ерөнхий зарчмыг нь суулгаж өгч болно. Санаачлах улс төрийн мамлал хаанаас гарах ёстой гэхэлэр улс төрийн намаас өөрөөс нь гарах ёстой. Тэгэхээр нэр дэвшүүлэх процесс төр бол ялангуяа би ягаад онцлмоор байна гэхээр 126 хүн одоо ямар хүмүүс орж ирэх вэ гэдэг ерөөсөө эхлэлийн зэг нь тийм тавигдчих байгаа байхгүй. Тэгэхээр өмнө нь бол судлаачид бол энэ дээр нэлээд одоо шүүмжлэлтэй хандж ирсэн даргад таалагддаг, даргатай ойрхон мөнгөтэй ийм хүмүүс бол ерөнхийдөө нөгөө хаалганы цаана хаалттайгаар хувилдааны зарчмаар гарч ирээд тэр хүмүүс чинь энэ нөгөө гүүрээр явсаар агаад энэ 76 суудлын дээр ч очиж суучаад штэ гэдэг ийм шүүмжлэлсэн байхгүй. Тэгэхээр одоо энэ ихний цэгэн дээр л бид нар өөрчлөлт хийж чадахгүй юм бол хичнээн гоё одоо юу гэдэг гендеринг квот хичнээн гоё одоо бусад зүйлээ яриад нэг тийм оригтой өөрчлөлт гарч чадахгүй. Тэгэхээр одоо энд одоо намын нэлээд шийдвэр гаргах түвшний том дарга нар мань сууж байгаа болохоор энэ дээр одоо намууд ямар байр суурьтай гэдэг сонгогчдод бас илүү надаас илүү мэдээлэл болох байхаа л гэж бодож байна. За ирэх хөрж байгаа нам энэ дээр нэлээд чухал одоо жинтэй орж ирэх байх. Ялангуяа нэр дэвшүүлэх процесс одоо бол нөгөө нэр дэвшигчдээсээ саналыг авцсан гэж ойлгоод байгаа ш. Танаа нам дээр 500 гаруй 126 дээр өрсөлдөе гэсэн нэр орж ирж байгаа гэж сонссон л та. За тэгээ юуны төрөнд төрийн тогтолцоонд гарсан өөрчлөлтийн талаар бас бид товчхон ярих зүйтэй байх гэж бодож байна. 2019 оноос хойш эхэлсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүтэн агуулгаараа өөрчлөлтийг хийж илүү ерөнхий сайдаа сонгодог тэр сонгуулийн тогтолцоо руу парламентын одоо сонгуул болуулж эхлэх нь зөв юм а гэдэг энэ агуулга дээр бол суурин тавигдаж эхэлсэн. За тэр ч утгаараа ерөнхий сайдын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, бие дааж танхимаа бүрдүүлэх тэр боломж нөхцөлийг хангах парламентаас одоо мэдээж одоо хараат байх ёстой. Гэхдээ танхимын гишүүдийг бүрдүүлэхдээ илүү бие даасан байх ёстой гэдэг нэг агуулга бол нэгдүгürt явагдсан байдаг. За хоёрдугаарт парламентын гишүүдийн төлөөлөх чадварыг парламентынхаа төлөөлөх чадварыг сайжруулах ийм шаардлагатай. 1992 онд одоо 76 гишүүнтэй парламент бүрдэхтэй. Тухайн үед нэг парламентын гишүүн
30 орчим мянган иргэд сонгогчдыг төлөөлдөг байсан. За тэгвэл ингээд хүн амын тоо өссөнтэй холбоотой тодорхой хугацааны дараа парламентын гишүүдийн төлөөлөх чадвар бол улам бүр буурч байна гэдэг энэ үзүүлэлт бол 2 дахь түвшинд яригдсан байдаг. За 3 дугаар ер нь үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санааг дагсан улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулга, за ингээд сонгуулийн хуулийн одоо нэмэлт өөрчлөлт зэрэг нь өөрөө нэг цаг үе дээр нэг агуулга, нэг зорилгоор хийгдэж чадах юм бол тодорхой хэмжээний шинжилгээ өөрчлөлтийг авчрах юм байдаг. Эдгээр асуудлыг суурилж засгийн газрын зүгээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол өргөн барьж шийдсэн. За өнөөдөр парламентын гишүүд 126 боллоо. 48 нь одоо үндсэндээ бол нийт ард иргэдийг төлөөлөх буюу пропорционал элементээр сонгогдно. За 78 нь олон хүнийг төлөөлөх буюу мажоритар тогтолцоогоор сонгогдохоор болчихж байгаа тойрогоос. За энд одоо 48 буюу жагсаалтыг олон нийтийн зүгээс бас нэлээдгүй цаг хугацаанд шүүмжилж ирсэн. За жагсаалттай байхгүй гэж улс төрийн намууд хоорондоо бас олон цаг хугацаанд маргалдаж ирсэн дээр нэг удаа бол цэг тавьсан гэж үзсэн. Яагаад цэг тавьсан гэхээр үндсэн хуулинд энэ өөрөө өөрчлөлтөд нь үндсэн хуулийн заалт болж орж чадсанараа үндсэндээ цэг тавилаа гэж ингэж үзэж байна. Харин яг өөрөө чи асууж байгаагаар энэ 48-ыг бүрдүүлэхдээ хэр зэрэг хариуцлагатай байх вэ гэдг нь өөрөө улс төрийн намуудын асуудал болчихж байгаа. Намууд олон нийтийн шүүмжлээд байгаа тэр шүүмжлэлийн эсрэг одоо үндсэндээ нэр дэвшүүлэлтээ хийж чадах юм бол одоо ямар амжилт гаргах уу, чадахгүй бол ямар одоо ялагдлыг хүлээх үү гэдэг нь бол үндсэндээ тодорхой тэр зөвлөл рүү орно. За Монгол Ардын намын даргын толгойлж байгаа засгийн газраас энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барихтаа нийгмийн бүлэг сегмент тус бүрийг төлөөлөх чадвартай парламентыг бүрдүүлэхийн тулд энэ жагсаалтыг бүрдүүлэхдээ бид одоо онцгой анхаарлаа хандуулна гэдэг бол зарласан байгаа. Аль болох одоо улс төрчдийг оруулахгүй байх, нийгмийн бүлэг сегмент буюу одоо мөнгө төгрөгийн хачаалаас юм уу аливаа асуудлаас болж парламентод орох нөхцөлийг бүрдүүлж чадахгүй хэсгийг илүү дэмждэг тогтолцоо болох юм гэдэг энэ зорилгыг бол тавиад ажиллаж байна. За манай намын тухайд мэдээж одоо намын зүгээс бол нийгмийн бүлэг сегментийг төлөөлөх, за дээрээс нь гендерийн эрхтгч байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэл дээр бол анхаарлаа хандуулж байгаа. Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах чиглэл дээр бодлого гаргаад ажиллаж байгаа гэдгийг хэлье. За ардчилсан намын хувьд. За ардчилсан намын байр суурийг ярихын өмнө би энэ тогтолцооны талаар бас нэг хэдэн зүйл хэлье гэж бодож. Ер нь бол дэлхийд дээр бол мажоритар сонгуулийн систем, профессионал сонгуулийн систем гэдэг хоёр систем байдаг. Голчилж. Тэгээд энэний сул давуу тал нь юу гэхээр мажоритар тогтолцоо бол нийт сонгогчдын саналыг бол хайдаг. Өөрөөр хэлбэл 1% илүү явсан хүн бүх саналыг суудлыг авдаг учраас маш их хэмжээний санал хаягддаг. Профессионал тогтолцоон дээр болохоор санал бол хаягддаггүй. Бүрэн тусгалаа болдог. Гэхдээ нөгөө нийт иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа биш, намын институцийн төлөөлөл маягаар сонгогддог гэсэн ийм сул талуудтай. Тэгээд аль аль талын хослолсон хэлбэрээр хэрэгжүүлэх ийм боломж бол одоо ингээд манайд 3 дахь удаага бүрдэж байна. 90 оны сонгуул дээр баг хурал нь профессионалаар, ардын хурал нь шууд мажоритараар, 12 онд одоо яг энэ одоогийн холимог системийг бол хэрэгэлсэн. Тэгээ энэний үр дүн юу болдог вэ гэхээр санал хаягддаггүй учраас парламентд бол төлөөлөл харьцангуй сайн урж ирдэг. Ер нь бол улсын их хурл гэдэг бол бага ард түмэн. Тэгэхээр ард түмний хүсэл төлөөлөл юу вэ гэдэг нь энд илэрхийлэгдэж явах хэрэгтэй. Бид юугаар давуу гэдгийг хэлэх гээд байгаа юм гэхээр 12 оны сонгуулийн үр дүнгээр анх удаага Монгол улсын парламентод 3 намын бүлэг ажилласан. Анхны тохиолдол. Өөрөөр хэлбэл ингээд үнэхээр одоо ард түмний төлөөлөл бол солонгорч чаддгаа гэдэг 12 оны парламент бол харуулсан. Харамсалтай нь одоо ирэх барьж байгаа намууд бол энэ сонгуулийн системээс татгалцсан учраас ийм хүндрэлүүд цаашаа үүсээд байсан. Харин энэ удаагийн парламент бол яг зүй зохистой нэгдүгээр шийдэж чадлаа. Тийм учраас цаашдаа нэг нам хитрхи давмгаасан энэ төрлийн тогтолцоо бол байхгүй. Ойлголцол зөвшлийн парламент цаашаа явна гэж ингэж ойлгож байгаа. За хоёрдугаарт нь хүн амын төлөөлөл талаас аваад үзэх юм бол 92 онд үндсэн хуулийг баталж хахад манай улсын хүн ам 1.5 сая орчим сонгогчтой байгаа. Тэгээд үзэж хахад бол төлөөлөл тал нь хангаж байсан. Ингээ 34 жилийн дараа аваад үзэх юм бол одоо нэг 3-5 сая хүн амтай дэлхийн улс орнуудын парламентын дундч тоо нь бол нэг 100 орчим. Тэр утгаар нь аваад үзэх юм бол манай 126 гэдэг тоо бол төлөөлөл талдаа бол бүрэн дүүрэн нийцсэн ийм тоо болж чаднаа. Магадгүй энэс их 152 ч юм уу болох болцоо байсан. За дараагийн нэг амжилт нь бол юу вэ гэхээр
анх удаага бид нар ингээд эмэгтэйчүүдийнхээ квотыг нэмэгдүүлж явж манай намын хувьд бол 40% болгоё гэсэн. Гэхдээ одоо яг хөгжлийн төвшин бүх юмдаа нийцээд ингээд 30%. Дээрээс нь списк дотроо 50% гэдэг бол эмэгтэйчүүдийн парламент сонгогдох магадлалыг бол маш өндөр болгож байгаа. Энэ магадгүй Монгол улс бол нийт ардчилсан улсуудын дунд бол энэнгүүрээ бол манлал үзүүлж байгаа байх гэж би өвдө бодож байгаа. За манай намын хувьд ингээд нэр дэвшүүлтэн дээр ямар бодлого барьж байгаа вэ гэхээр угаасаа манай нам бол их одоо арчилтаа, дэндүү арчилтаа гэж ярьдаг. Яг шалгарал бол бүр суурьасаа явдаг. Одоо анхны шатнаасаа маш хүчтэй хоорондоо өрсөлддөг. Тэгээд нэр дэвшиж тодордог, уламжилт юм. Дээрээс нь бид нар бол 2020 онд анх удаага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентд нэр дэвшүүлж оруулж ирсэн. Эмэгтэйчүүдийн төлөөл хамгийн олон одоо гишүүнтэй болж ирсэн тохиолдлын дөрөв манайханд олон болж байгаа үед гарч ирсэн. Тэр талаа бол илүү давмгаа барьдаг. Тэгээ энэ удаа ч гэсэн бид нэр спискэн дээр бол онцгой анхаарна. Мэдээж хэрэг бол одоо төлөөллийн зарчмыг бол маш сайн хангана гэсэн юм бодолтой. Өөрөөр хэлбэл улсын туршлагатай хэсэг нь 30% тийм ээ. Дундаж одоо насны мэрэгжлийн төлөөлөл нь 30%. За дээрээс нь залуучууд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл ийм харьцаагаа бол бид нар балансжуулж барьсан хэлбэрээр бол төрөө бол байгуулах нэр дэвшүүлэх асуудал байна. Зөвхөн одоо юу гэдгийг санал авах зорилгоор биш. Өөрөөр хэлбэл бид ярьдаг Монголын эртний түүхэнд ч ярьдаг байсан. Морин дэлэн дээр дэлхийг эзлэх амархаа, мориноос буугаа төрийг төхнүүлэх бол хэцүү. Тэгэхээр төрийн одоо бодлогын залгамж чанар бол маш чухал учраас энэ дээр бол онцгой анхаарах гэж боддог. За хүн амын үед улсын хурлд анх удаа судал авсан. За энэ холимог тогтолцоогоор одоо сонгуульд орох анхны тохиолдол тийм. Сонгуулийн систем болоод миний эхний тавьсан асуултан дээр байр суурийг насгасан. За энэ жилийн сонгуулийн тогтолцоо бол нэг онцлог 3 гол юм байгаа. Түрүү манай бас оролцогч нар дурдж байна. За нэгт бол өнгөрсөн бид нар 30 гаруй жилийг харах юм бол 8 удаагийн их хурл парламентыг харах юм бол үндсэндээ л 2 нам парламентын одоо үндсэн олон холж бүрдүүлж ингэж явж ирсэн. Тэгээд эргээд улс орныхоо хөгжлийг харах юм бол энэ 2 намын тогтолцоотой явж ирснээс болоод хит их эрх мэдлийн төвлөрлөө өгдөж цаана нь бас ашиг сонирхлын нам дамнсан бүлэглүүдийн төвлөрлөө өгдөж ирсэнээс болж тухайлбал Монгол улсын хөгжлийг маш хоошин татж байгаа авилгал хулгай ангиж цэцгэлж ирсэн. Тэгэхээр саяны энэ үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай өөрчлөлтөөр бол ер нь парламентын ардчлалыг бэхжүүлэх, илүү олон намын тогтолцоог бий болгох зорилготой 1/8-т ийм чухал өөрчлөлт орсон. Тэгэхээр энэ жилийн сонгуулиар бол илүү олон нам гарч энэ болцоо бүрдэж байгаа. Хоёрт үндсэндээ гарч ирсэн тойргуудаа сонгогдож ирсэн гишүүд маань одоо тухайлбал нэг аймагийг нэг тойрог гэж сонгуулийн тойрог гэж хуваагдаад гарчсан их хурлын гишүү маань аймгийн асуудлыг яриад. Тэгээд аймгийн засаг дарга шиг одоо дотор байрны асуудал, засварын асуудал ч гэдэм юм. Тийм болохоор бас тойргоос сонгуулийнхаа тойргийг томсгосон бүсэлсэн тойргоор явж байгаа учраас илүү бас бүс нутгийн хөгжлүүд цаашдаа эдийн засгийн кластер гэдэг ингээ бүсчилж өгөх боломжуудыг нээж өгч байгаа юм чухал ач холбогдолтой болж байна. За гуравт бол мэдээж энэ холимог тогтолцоо жигсаалт орж ирснээр тэр нийгмийн олон төлөөллүүд багтах боломжууд бий болж байгаа. Хүн амч гэсэн яг энэ дээр бол нийгмийн олон төлөөллүүдийг бол бас оруулж ажил нь юм бодлого барьж одоо тухайлбал бид нар хүн 50-50 гэх бодлогыг 2 жилийн өмнө зарлаад бүх шатны сонгуульд тэр тусмаа одоо шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог ижил тэгш байлгах юм зорилтыг тавиад ингээд явж байгаа. Тэгэхээр ийм 3 одоо гол үндсэн ач холбогдолтой онцлогтой юм сонгуулийн тогтолцоогоор бол энэ жилийн сонгуул явагдаад хамгийн гол юм бол энэ парламентын арчид бэхжиж бид нар цаашаа илүү хурдтай бөгөөд хяналттай илүү бас улс орны хэмжээний томоохон хөгжлүүд ингэж явна гэж харж байгаа. За нэр дэвшигчдийн хувьд бол мэдээж нийгмийн төлөөллүүдээс гадна хүн намын гол одоо анхаарч ажиллаж байгаа бодлого барьж байгаа юм бол гарч ирээд улс орны хэмжээний энэ тогтолцооны өөрчлөлт хийж чадхаар улс орны хэмжээний бодлого дэвшүүлээд тэрийг хэрэгжүүлж чадхаар ийм төлөөллүүд гарч ирэх хэрэгтэй. Нийгмийн төлөөллүүдийг, нийгмийн сегментүүдийг төлөөлөхөөс гадна поп амлалтууд өгөөд дахин сонгогдох гээд гараад ирдэг их хурлын гишүүд бол өнгөрсөн 30 жил бол үндсэндээ бүрдүүлж ирлээ шүү дээ. Тэгэхээр яг энэний эсрэг гал бариад зоригтой энэ томоохон реформ өөрчлөлтүүдийг хийж чадхаар ийм одоо төлөөллүүд бол бид нар илүү нэр дэвшүүлж ингэж гаргаж ирэх ийм бодлого барьж ажиллаж байгаа. Нийгмийн бүлгүүдийг ингээд бодлогоор дэмжиж байгаа нь олон нийтэд таалагдж байгаа. Дээрээс нь нийгмийн бүлгүүдийн дор нэгдэж нөгөө төлөөлөл маань тэнд байгаа гэдэг утгаараа сонгогчид ч гэсэн итгэх
сэтгэл нь нэг талаасаа бүрдэж байгаа. Гэхдээ нөгөө талаас ингээ харахад томсгосон тойрог дээр жишээлбэл зардал бол шууд өсөж байгаа. Сая аудитын газар да хамгийн доотлол 850 сая төгрөг, дээдлэн тэр бум 500 сая төгрөг гэсэн зардлын хэмжээ тогтоож өгч илээ. Тэгэхээр ингээд бодлогоор дэмжиж байгаа юм шиг нөгөө талд нь харагдавч томсгосон тойрог дээр зардал ингээд өсөд. Тэгээд нөгөө бүлэг дэмжигээд байгаа бүлэг маань залуучууд хөгжлийн бэрхшээлтэй жишээлбэл томсгосон тойрог дээр 20 хоногийн хугацаанд яаж танигдаж бодлогоо ярьж хурц очиж одоо өөрсдөө ийм шүү гэдэг тэр бодлого тодорхойлж чадна гэдгийг одоо сонгогчдод илэрхийлж чадах вэ гэдэг энэ агуулгаараас хариултын сонсомоор юм л да. Баяр цогтойгоос эхлэв. За ер нь бол сонгуулийг хүндрүүлж байгаа. Тэгээд манад системд үжигэрчээд байгаа энэ авилгал хийх хуулийн асуудал бол өөрөө намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилттэй шууд холбоотой асуудал болж хувираад байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бол том хэмжээний реформ хийх ёстой. Тэр нь юу вэ гэхээр одоо хуулиар хуулагч болон ажиглагчтай өөрийнхөө төлөө ажиллаж байгаа хүмүүсийг цалинжуулна гэж. Тэгэхээр энэ улс төрийн үйл явц бол сайн дурах байх ёстой. Тэгээд нэгдүгээр хуулийн дээр байгаа тэр цалинжуулдаг системийг байхгүй болох хэрэгтэй. Тэгэх юм бол энэ сонгуулийн зардал эрс багасна. Нэг хоёрдугаарт нь одоо хөгжсөн арчил нэлээд төлөвшсөн улсуудын туршлагыг бид нэр авч хэрэглэх ёстой. Тэр яаж вэ гэхээр одоо жишээ нь дөнгөж саяхан болсон Солонгосын сонгуулийн үр дүнг харахаар Солонгосын сонгуульд ингээд тодорхой зардлуудын хэмжээ заачдаг юм байна. Тэгээд тэр зардлын хэмжээнд нөгөө хүн чинь зардлаа гаргаж оролцоод ялах юм бол зардлаа 100% улсаас буцаагаад авчдаг юм. Тэгэхээр бол мөнгөний сонгуул болохгүй гэсэн. Тэр үедээ л өрсөлдөөд ялагдсан хүн 15-аас дээш үеийн сонгогчдын санал авсан байх юм бол тэр хүний гаргасан зардлыг бас буцаагаад өгчдөг юм. Дандаа төсвөөсөө. Тийм. Тэгэхээр бол тэн дээр ямар нэгэн байдлаар их хэмжээний одоо мөнгө цуглуулах, мөнгөөр санал худалдаж авах тэр боломжийг шууд хязгаарлах ийм боломж гараад байна. Дараагийн нэг юм бол сурчлагын асуудал. Сурчлагуудыг одоо мөнгөөр, телевизээр, энэ коммерческим маягаар үзэх юм бол дийлэхгүй. Тийм учраас яг төрөөс бүх телевизүүд дээр цаг тавьж өгөөд ингээд улс төрийн намуудын оролцоог нь бол ижил хангачих юм бол сурчлагаан дээр гардаг том зардал бол байхгүй болчихно. Тийм учраас сонгуулийн зардлыг бууруулахгүй бол орж ирж байгаа гишүүн өөрөө ийм их хэмжээний зардал гаргаад тэгээд дээрэс нь хувьяасаа юм уу хандвар босгож орж ирж байгаа нөхцөлд бол бид нэр ингээд чөтгөрийн тойргоос гарч чадахгүй ийм нөхцөл байдал үүсчихсэн. Тэгээд реформын хувьд бол бид нар нэгдэж нийлээд хийх ёстой. Одоо дараагийн парламентд сонгогдсон одоо намуудын гишүүд бол энийг шууд ярилцаад намынхаа хуулийг төлөвшүүлэхээ авчид сонгуулийн хурлын дээрх зардлын асуудлыг бол бүр шийдэх ёстой. Одоо Германы намуудын сонгуулийн сурчлагыг үзэхэд тэрэнд ажиллаж байгаа ухуулагч ч вэ ямар нэгэн ажилтан цалин авдаг. Эсвэргээр намдаа татвар төлөөд цалингүй ажиллаж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө сонгуул ингээ хямдхан боломжийг нэмэгдүүлж байгаа байхгүй. Одоо бол бид нар ингээл хичээгээл багасгаал яваад байгаа. Тэгээд тас 4 сая хэллээ нэг 18 хоног гэд би нэг Англид болсон тохиолдлыг ярих гэсэн. Би сонгуулийн ажлын хэсэг ахлаад Англи, Герман, Шведэд ажлын хэсэг аваа явчихсан. Тэгсэн чинь Английн сонгуулийн сурчлагын хугацаа 14 хоног гэж ярихгүй. Тэгэхээр нь би ийм 14 хоног дотор хүн яа танигддаг юм бэ? Ямар ч болцоогүй шүү дээ гэсэн чинь сонгуул зохион энэ бол сонгуул зохион байгуулж байгаа л хугацаа. Улс төрд орё гэсэн хүн бол өнөөдөр сонгуул дууслаа маргаашнаас нь эхлээд дараагийнхаа сонгуулийн сурчлагыг хийж танигдсан байх хэрэгтэй. Тэрнээс зөвхөн тэр богино хугацаанд танигдах тухай асуудал угаасаа болцоогүй юм зүйлээ гэж ярьжсэн байхгүй. Тэр утгаар нь бид нар 75 хоног байсныг 45 хоног болгох, 45 28 болгосон, 28 одоо ингээ 18 болгоч. Өөрөөр хэлбэл улс төрд ингээд гинтийн одоо байдлаар орж ирэх тохиолдол бол их ховор болж байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийнхаа төлөө, бусдын төлөө те бие зассан, гэрээ зассан энэ хүмүүс төрөө засахын төлөө оролцъё гэдэг энэ сурчлагаа бол 4 жилийн турш хийгдэх ёстой л гэж харагддаг. Төсвөө санхүүжилт авдаг жишээ хуулийн дээр байгаа тийм. Улс төрийн намын хуулиар байгаа. Сонгуулийн хуулиар бол одоо тодорхой босхийг давсан улс төрийн нам, улс төрийн намын хуулийн зохицуулалтаар санхүүгийн дэмжлэг авах нөхцөл нь бол нээлттэй болсон. За тэр бол ингээ хоёрын янзын босох хэрэгжиж байгаа. Нэгдүгээрт нэг нам 4% босох давбал тойргоос нэр дэвшилтэд 50% хийж чадсан бол парламентод судалтай болох боломж нэгж. Хоёр дахь нь сонгуульд оролцсон нам нийт сонгогчдын 2% босхийг давж чадах юм бол тэр нам төсвөөс одоо 4 жил санхүүжилтээ авч
доктортой үйл ажиллагаа явуулах боломжийг нь бол нээж өгч байгаа. Энэ зохицуулт улс төрийн намын хуулиараа байгаа. Ер нь улс төрийн зардлыг бид огцон бууруулах шаардлагатай гэж бол үздэг. Мэдээж одоо энэ олон жил яваад ирсэн парламентын тогтолцоо тэр нэг өдөр одоо шууд өөрчлөлт хийгээд зардалгүй болох болцоо бол мэдээж байдаггүй. Харин сүүлийн одоо 3 удаагийн сонгуулийн нөхцөл байдлын үүднээс бол анх одоо 2012 оны үед нэг сонгогчид оногдчихсэн зардал 8 орчим доллартай байдаг байсан. 16 онд нэг сонгогчид оногдож байгаа одоо нэр дэвшигчийн гарах зардал 4 орчим доллар төр явж байсан. За тэгвэл өнөөдөр одоо 850 сая төгрөг гэж дүн ярихад бол мэдээж их сонсогдож байгаа. За тэгвэл яг нэг сонгогчид оногдож байгаа зардалаар ярих юм бол доллар хагастай одоо үндсэндээ бол зардлын хэмжээ бууж гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр ер нь энийг бас бид тэр дэлхийн жишгтэн нийцүүлээд өшөө зардлыг буулгах бололцоог гаргаж өгөх ёстой. А нөгөө талдаа мэдээ сонгуул бол тодорхой хэмжээнд зардалтай явдаг. Харин тэр зардлыг өөрийн хөрөнгөөр зарцуулж гин үү, бусдын хандив тусламжаар бий болгож гин үү гэдг нь нээлттэй ил тодол байх ёстой. Түүнээс зөвхөн одоо юу гэдгийг уул уурхайн салбараас олсон орлогыг зөвхөн сонгуул зориулах гэж эсвэл олсон тэр орлогоо одоо улс төрийн нам байгуулад сонгуулийг худалдаж авах зорилго агуулж байгаа зэрэг үйлдэл нь бол харин байж болохгүй. Олон нийтийн дэмжлэгийн хүрээнд хандив босгоод оролцож байгаа нөхцөл нь ил тод байх юм бол болох ёстой зүйл. Түүнээс орд тос санхүүжилтгүйгээр юм уу зардалгүйгээр сонгуул хийн гэдэг ойлголт бол бас харьцангуй ойлголт болоод байгаа. Зүгээр Монгол Ардын намын тухайд энэ жил нэр дэвшилтэй зохион байгуулахдаа тэр зардлыг дааж чадах хэмжээний улс төрч гэж өөрөөсөө сонгохгүй байгаа. Энэ томсгосон тойрог холимог сонгуулийн систем чинь өөрөө улс төрийн нам нь хэр зэрэг институт юм бэ гэдэг энэ шалгуурыг хангах шаардлагыг бий болгож өгч байгаа. Тэгэхээр илүү намын зохион байгуулалт, намын үзэл баримтлал, үйл ажиллагаа, бодлого зарчмыг дэмжиж байгаа олон нийтийн дэмжлэгийг авч чадах юм бол энэ сонгуульд амжилт гаргах юм а гэдэг энэ агуулга дээр бол үндсэндээ төвлөрч ажиллана. Тэгэхээр Монгол Ардын намын хувьд социал демократ үзэл баримталтай улс төрийн намын хувьд одоо дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр дээрээс нь дэвшиж байгаа улс төрчдийн үзэл баримтлалтай хандаж байгаа хандлага зэрэг бол илүүтэй үзнэ. Тэгэхээр нэг тойрог дээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид мэдээд сая баяр цагт даргын ярьдгаар хүн болгон нэр дэвшигч болгон өөрөө зардал гарах хэрэгтэй. Гэхдээ нам бол энийг нэгдсэн зарчмаар зохион байгуул тэр зардлыг илүү бага байх. За зардал мөнгө их хэмжээгээр гарах боломжгүй хүмүүс нь одоо бусдаагаа хамтраад одоо дундын зохицуулалтаар энэ зарчмаар одоо сонгуулаа зохион байгуулах тэр бололцоо бол намынхаа систем дээр тулгуурлаж хийхдээ илүү анхаарлаа хандуулж ажиллана гэж ингэж бол зорж байна. За улс төрдөх ер нь мөнгөний нөлөөг багасгах том асуудал байгаа да. Тэгээ мэдээж өнгөрсөн саяны энэ улс төрийн намын тухай хуулиар бол ядаж улс төрийн намдах мөнгөний нөлөөг тодорхой хэмжээгээр багасгах тэр зохицуултуудыг орсон талаар сая дурдлаа. Өөрөөр хэлбэл сонгуульд авсан саналын тоо тодорхой босогд авах юм бол улс төрийн намууд тодорхой хэмжээний санхүүцэлжүүд өгнө. Тэгээ цаашлаад улс төрийн нам бас хажуудаа бас бодлого судалгааны байгууллагатаа тэрийн санхүүжилтээс тодорхой хувийн санхүүжүүлээд яваад илүү бодлогын чиглэлийн нам бол төлөвшөлт бас том дэмжлэг болсон юм зүйл байгаа. Тэгвэл яг зөв мэдээж хуулиар юм зохицуултууд хийхээс гадна улс төрийн намууд өөрсдөө манлайлалаараа өнгөрсөн 30 жилийн түүхэнд бид нар харлаа шүү дээ. Одоо байгаа энэ улс төрийн намуудын тогтолцоо гэдэг юм өөрсдийнх нь дид бүтц байгуулсан байгаа энэ соёл жишээр авч ирэх нь маш их зардалтай нүсэр дид бүтцтэй. Монгол улсад байхгүй компаниас том бүтцтэй хүнтэй ажилладаг тийм зардалтай тогтолцоо болсон шүү дээ. Энийг өөрсдөө манлайлалаар өөрчлөх хэрэгтэй. Хуулинд нийцүүлж биш, хуулиар хүчээр хийж биш. Тэр хүн намын хувьд бол гол зорж байгаа юм бол ерөөсөө л энэ бид нар өнгөрсөн хугацааны мэдээж алдаан оноотой зөндөө зүйл байгаа. Энэ сургамжаас харж агаад Монгол улсад яг энэ 21-р зууны шинэ улс төрийн намыг бид нар яаж бий болгох юм? Өөрөө улс төрийн нам өөрөө мөнгнөөс хамаарал багтаа болж иж тэнд мөнгнөөс хамаарал багтаа улс төрчид орж ирж дэвшинэ гэсэн үг. Тэгжээ сонгуулийн зардал цаашлаад бас буурах талын юмуд яригддаг. Тухайлбал 20 онд хүн ам шат чатны сонгуульд нэр дэвших залуучуудыг нээлттэй хүн академи гэдэг хөтөлбөрөөр зарлаад оруулж ирж нэр дэвшүүлсэн. Дүүрэгт бас нэлээд олон төлөв гарсан. Нийслэл 3 төлөв гараад ажиллаж байгаа. Тэдний бид нар сонгуулийн зардлыг харьцуулж үзсэн бусад намуудтай. Тэгэхэд 10 дахин бага байхгүй. Манай нэг нэр дэвшигчийн гаргасан сонгуулийн зардал бусад намуудын нэр дэвшигчдийн дундчаас 10 дахин бага. Тэгэхээр бид нар илүү зардал багтаа сонгуул хийх ухаалгаар те сахим орчинд одоо сонгуулийн сурчлагын хэлбэрүүдийг илүү түгээж явуулах ч гэдэм ийм хэлбэрээр ингээд явж байгаа. Одоо бусад улс төрийн намууд ч гэсэн нэр дэвшигт энэ ч авдаг, батал мөнгө урчилж авдаг гэх тийм юм бол хүн амд огт байхгүй. Бид нар бол
залуучуудыг, эмэгтэйчүүдийг нийгмийн олон төлөөллүүдийг орж ирээд илүү одоо ухаалгаар зардал багтаагаар сонгуульд оролцох нь боломжийг л нээж өгч ингэж явж байгаа гэсэн. Тэгээ сонгуулийн зардал дээр бол мэдээж инженерийн хувьд мэдээж нөгөө тойрог бүсчилсэн байдлаар явж байгаатай холбоотой нэр дэвшигчдээр ирж байгаа зардал өсөж байгаа хэдий боловч илүү намуудын хоорондох өрсөлдөөн гэдэг юм бодлогын мэтгэлцээ илүү явах болов гэсэн тийм хүлээлттэй байгаа. Тийм болохоор өөрөөр хэлбэл нэр дэвшигч өөр дөр илүү төвлөрч зардал гаргахаас илүү тийгээр намын бодлого мөрийн хөтөлбөр угаасаа жагсаалтаар гарч ирэх төлөөллүүд нь орж ирээд улс орны хэмжээний бодлогыг дэвшүүлж намаа төлөвлөж ажиллаж байгаа шүү дээ. Иргэдэд төлөвлөж тий. Тэгэхээр ийм байдлаар ажиллах учраас нэр дэвшигчдэр үндэсний аудитын газраас батлсан зардлын тэр чинь дээд хязгаар байхгүй доод хязгаар гэж ойлгож болохгүй. Тэр хүртэл гарах хэвээр. Тэр дотор багтаагаад 10 дахин бага зардалж гаргаж болох байхгүй. Тийм байдлаар л одоо сонгуульд оролцсон гэсэн. Гэхдээ одоо ингээд зардал бага байхаар нөгөө талд зардал их байгаа сонгогдох магадлал их юм шиг тий. Тэр бас ингээд тодорхой хэмжээнд нөлөөлж гин үгүй гэж бас ингээд харагдана. Эсвэл улс төрийн шинэ хүчин учраас тэрэнд одоо нөгөө сонгогчид шинэ хүний хүлээж авах орон зайд бага байгаад байсан юм болов уу? Ийм юм байгаа шүү дээ. Ерөн зүгээр яг сонгуульд их мөнгөтэй нь ялдаг гэдгийг ойлголтоос бид одоо ангижрах хэрэгтэй байна. Үндсэндээ одоо би тэр үнэгэндээ хэлж хандив босгож олон нийт дэмжлэгийг авч чаддаг улс төрчид гэдэг чинь. Тэг мөнгөтэй мөнгөгүй гэдэг ангиллаас ингээд өөр болох хэрэгтэй л доо. Үзэл санааны хувьд, үйл ажиллагааны хувьд олон нийт дэмжиж үнэхээр одоо тэр улс төрчдөд бодиттой хандиваа өгөөд тэр босгосон хандиваараа сонгуулаа хийж байгаа бол энэ өөр ил тод байгаа тохиолдолд бол нэг хэрэг. Түүнээс нөгөө зүгээр мөнгөтэй хүмүүс мөн шууд сонгуулийн тойргийг мандатыг худалдаж авах зорилгоор намаас ч худалдаж авдаг, тойргоос ч худалдаж авдаг энэ тогтолцоо халагдах ёстой гэдэгтээ бол санал байгаа байхгүй. Гэхдээ манайхаараа ингэсэн. Одоо улс төрийн намын хуулийн дээр мэдээж хэрэг нааштай өөрчлөлтүүд ороод ирсэн тухай ярьлаа шүү дээ. Сонгуулийн амжилтаас одоо үндэслээд тэрэн дээр төрийн санхүүжилт бол ер нь бол бусад улсуудын туршлага яаж ийм гэхээр энэ улс төртөх бохир мөнгө гэж яриад байна шүү. Тэрнээс үүдэлтэй авилга алаа асуудлыг шийдэхэд төрийн санхүүжилтийг түрүүн ярьлаа тий. Гол үүрэг гүйцэтгэдэг. Тэгээ энэ зохицуултууд ороод ирсэн. Гэтэл бид нар ямар зүйл төр жоохон алдцсан явж байгаа вэ гэхээр сонгуулийн хуулийг нийцүүлээг улс төрийн намын хуультай. Тэгэнгүүт одоо яаж байгаа гэхээр түрүү хэлж штэ ингээд олон нийтэйгээ дэмжлэг авцсан улс төрч мөнгөө босгоод ороод ирвэл сайнаа гэд үнэхээр тийм байхгүй юу тантай санал нийлж байна. Гэтэл одоо сонгуулийн хуулийг унших юм бол зардлын дансаа хизээ нэгээд тэндээсээ одоо хандив босгоод тэндээсээ л зарна штэ тий хувь хүний хувьд бол тэгэхээр тэр нь ерөөсөө маш богино хугацаа 6 сарын 2-наас хойш бужигнаал нэг хэдэн 7 хоногийн дотор тэр их мөнгийг одоо тэнд босгоод зарах ийм одоо хэрэгжүүлэхэд маш төвөгтэй юм зохицуул жишээлбэл байж л байгаа байхгүй юу. Тэгэхээр нам түрүү хэлээд нам нэгдсэн байдлаар зохион байгуулж нам нь уг нь бол энэ хувь хүн дээр ялангуяа өөрөөсөө гарах санхүүжилт гэдэг ямыг ер нь багасгах хэрэгтэй юм. Олон улсын судлаачид бол бидэрт юу гэж зөвлөдөг гэхээр энэ одоо нэг том сувг болоод байна. Янз бүрийн сувг одоо их сурвалжин тодорхойгүй мөнгө орж ирэх сувг болоод байна. Тийм учраас өөрөөр гарах санхүүжилтийг та нар хандивынхаа дээд хязгаартай уяад зохицуулах хэрэгтэй гэдэг байхгүй. Одоо манай хуулиар сонгуулийн хуулиар бол өөрөөсөө хязгааргүй мөнгө гаргаж болно шүү дээ. Тэр дээд хязгаар гэдэг юм тэр бүндрэг хүмүүс яригж байгаа хэмжээнд л баригдана уу гэхээс биш бусдаар бол тэр хандивын дээр хязгаарлалтаа уялдахгүй. Дээрээс нь тий бизнестэй хүн бол баг өөрийнхөө компаниар өөрийнхөө компанид ажлыг санхүүжлээ явуулсан шүү дээ. Тий болцод өөрийн санхүүжилт хязгааргүй байгаа. Өөрийн санхүүжилт шиг компаниас орж ирэх мөнгөний хэмжээ дээр бол бас хэмжээгээр зохицуулж байгаа. Галдгүй бас өөрөө хэлж байгаа. Тэгэхээр өөрийн санхүүжилт гэдэг нь юу хэлж байгаа гэдгээс бас болж шүү дээ. Тэгээ өөрийн санхүү ер нь бол бид нар нөгөө өмнө нь энэ сонгуулийн санхүүжилтээр хяналт тавьж байхад ингэдэг зардлын дансанда пак гэл 100 эдэн сая төгрөг оруулцдаг. Тэгээд өөрийн санхүүжилтгээ тайлхимждаг байхгүй. Тэгэхээр тэр нь яг өөрийнхөө санхүүжилтгүй юм уу гэдэг хин шалах юм. Манай тийм шалгадаг юм байдгүй байхгүй. Тэгэнгүүт аудит шалахгүй. Аудит тийг шалахгүй. Зүгээр хуулиараа харж байгаа л өөрийн санхүүжилт гэсэн байна. Тэрэн дээр нэг хязгаар байхгүй гэдгийг л хардаг байхгүй. Тэгэнгүүт хянахгүй. Тэгэнгүүт 100 эдэн сая төгрөгийг 3 удаа ч юм уу ингээд бэлнээр аваад зарцсан байдаг. Тэрийг 30 сая 40 сая шатхуун гэж тэгчдэг байхгүй. Тэгээд бэлнээр зарцсан юм чинь бид нар мэдэхгүй те. Тэгэхээр ийм асуудлууд бол өмнө нөгөө нэг сонгуулийн санхүүжилтээр гарч ирсэн. Тэгэхээр яг энэ нөгөө нэг улс төрийн намын хуулийг шинжилсэн шиг одоо бид нар одоо энэ сонгуул бол ингээд нэг завсрын шинжтэй сонгуул болох гэдэг л да. Зарим юм нь өөрчлөлтсөн. Гэснээр нээсээ бид нар гүйцэтгэх шинжилгээ хийж чадаагүй. Ялангуяа энэ мөнгөний нөлөөллийг багасгах тал дээр. Тэгэхээр одоо бид нар бол энэ сонгуулаа одоо жинхэнэ улс төрийн манлайлалт найдахаас өөр арга байхгүй. Тэгээд магадгүй сонгуул явуулаад ирсэн сонгуул дуусны дараа 126 өтөөх бүрэлдэхүүнтэй гишүүний бүрэлдэхүүнтэй арай нэг төлөөлөл сайтай ийм парламент бүрэлдээд ирэх юм бол магадгүй улс төрийн сонгуулийнхаа хуулийг талаас хэлцэж хагаад улс төрийн намынхаа хуультай илүү нийцүүл сайжруулах юм асуудал цааш барих хэрэгтэй байгаа л гэж бодож байна.
Дээр нь нэмээд хэлэхэд өмнө нь бол түрүүн хэлж штэ. Ингээд зардлууд өөрөө бэлэн бусаар гараад иддэг байсан. Одоо энэ удаагийн сонгуульд бол зөвхөн дансан төвлөрнө, данснаас дансанд хийгдэн. Тийм учраас зарцуулалтын хувьд их усрын хувьд хянаад авах боломж нь бүрэн нэгдэж байгаа. Өмнө нь бол бас маш төвөгтэй байсан. Бэлэн бусын зохицуулалт байхгүй учраас тайланглал дээр ч хүндрэлтэй, их уср дээр ч хүндрэлтэйс. Одоо бол их усруудын ч зардлын ч дуустал нь бүрэн хянах болцоо бүрдчихэд байгаа. Шилэн байгаа шүү дээ. Энд чинь одоо 2020 оны сонгуулиар оролцсон нам нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын хорлого, сонгуулийн санхүүгийн орлого, зардал хоёр хоёулаа шилэн байдаг шүү дээ. Одоо юу? Одоо 20 оны гүгүү. Тэрийг авах үед өөрөө чи хэлээд байгаа чинь юу гэхээр тэр орлогын их усрыг одоо ямар их усрээр гэдэг нь дараачийн магадгүй тэр нөгөө компани тайлантай холбоотой асуудал байгаа. Түүнээс одоо юу гэдэг нэр дэвшигч ган зориг хинээс хідэн төгрөг авсан бэ? Ямар хандив цуглуулсан бэ гэдэг чагсаалтаараа шилэн байхгүй юу? Гүгүү. Одоо шилэн болно. Одоо бид нар хуулиа өөрчилсөн болохоор энэ сонгуулийн дараанаас шилэн болно. За өмнө нь яасан бэ гэхээр иргэний нийгэм энэ дээр хяналт авах тэгээд тайлангийн аваххээр аудит болохоор тайлангийг бид нар өгөхгүй. Ерөнхий дүнгээр нөгнөө энэ нам одоо жишээлбэл ерөнхий дүнгээрээ эдэн төгрөг зарцуулсан байна гэдэг л мэдээлэл өгөх боломжтой ингээс утсан. Тэгэхээр энэ дээр хяналт тавьж байгаа иргэний нийгмийн байгууллагууд яаж ажилласан гэхээр хүний эрхийн комисс гомдол гаргасан байхгүй юу? Ингээд ил болох ёстой мэдээлэл бид нар төгөхгүй байна гэдэг. Тэгээ хүний эрхийн комисс нь болохоор зөвлөмж өгж байгаа аудитын газарт энэ мэдээллийг өгөө гисний дараа бөө нууцыг хадгалан энэ төр гарын үсийг зурж иргэний нийгмийн байгууллагууд нь аваад одоо бол яг тэр мэдээллийг тодорхой хэмжээгээр олон нийтэд ингэсэн байна гэдэг мэдээллийг олгож байгаа. Одоо хууль өөрчлөгдсөн болохоор магадгүй энэ сонгуулийн дараа бол арай шилэн болох тийм юмнууд бүрдэх байна. Баталгаатай шилэн болно. Яг зөвхөн дансаар бүлгэнүүд гарна. Дансаар орон дансаар гарна. Өмнө нь бол бэлэн бус хоёр зэрэг явуулсан байхгүй. Тэр бол өөрөө хүндрэл авч. Ингээ ярьж байгаа юм дээ шүү дээ. Зардлын дансны асуудал байгаа. Тэгэхээр зардлын дансны асуудал нам дээр бол ингээ байнгын юм шиг ингээ байхын хандив аваад байж их. Тэгээд тэрийг аудитэд авчиад үзүүлнэ. А нэр дэвшигч бол зарлалын дансыг шинээр нээх байхгүй юу. Гэтэл бол тэр зарлалын данс нээх хүртэл одоо зардал гарч л таарна шүү дээ. Сонгуул явж л байгаа юм чи үнэхээр тий. А тэгэхээр одоо юу гэдэг нэг бид нар одоо харж л байгаа шүү дээ. Нэг одоо интернетээр олон даагчтай хүмүүс янз бүрийн нэвтрүүлэгтээ ороод одоо энэ хүн нэр дэвшгэндээгээл бүгдээ харж байгаа шүү дээ. Тэр хүн жишээлбэл тийшээ орохын тулд зардал гаргацсан байх юм бол бид нар тэрийг хянж чадахгүй л байхгүй юу. Улс төрийн намын хуулийн дээр тэр байхгүй. Нэр дэвшигч гэж аль биесээр зарлаагүй л дээ. Гэхдээ бид нар бол бүгдээрээ л харж байгаа байхгүй. Одоо энэ хүн нэр дэвшгэндээ л гэл ингээл харж штэ. Тэ гинтхэн ингээл гой цайс үлээл бөөц хийгээл гараад нь штэ тийм үү те. Хэрхээ аваад хандив цуглуулах өөрөө бас очир дутагдaltaй. Хамгийн чухал тэр улс төрчид тэндээс мөнгө гарч ил гэсэн байхгүй. Өөрөөр хэлбэл өөрөөсөө мөнгө зарцуулж байгаа асуудал дээр байна штэ те. Яг хуу хуулиар олгогдсон хэмжээ хязгаар за тэгээд шилжүүл хэлбэрүүд байж байна. За энэ бол ингээд мэдээж хуулийнхаа дагуу нэр дэвшигчид хандив босгоо зарцуулаад тайлбарч байна. Тэрнээс гадна бүртгүүлгүйгээр одоо 1.1 дээд хязгаарын 5 тэрбумгээ заасан ч гэсэн бид нар мэдчихэж байгаа шүү дээ өнгөрсөн 30 жилийн сонгуульд хэдэн тэрбумаар зарж байгаа гишүүн болоод одоо хэд вэ 3-4 удаа сонгогдоод явж байгаа хүмүүс байдаг те мөнгө тарааж байгаа улаан цай бичлэг нь явж идэг шүү дээ гишүүн сууж л идэг. Энийг яаж хянах вэ гэдэг. Энэ бол хамгийн хортой бөгөөд бохор мөнгө байхгүй. Энэ дээр бид нар илүү энэ улс төрийн намууд ч байна. Иргэний нийгмийн байгууллагуудын сонгуулийн төв байгууллагын төр хянж ажиллахгүй бол хамгийн хортой хэсэг нь байхгүй. Одоо яг сонгуулийн дуусны зардал нэр дэвшигчид бүгд зардлын тайлангаа гаргадаг. Гэтэл энэ хуулийнхаа хэмжээнд багтааж гаргаж өгөөд гадуурх аюух мөнгө явдаг байхгүй. Тэрний хяналтыг яах вэ гэдэг дээр илүү бас чухалчилж анхаарч ажиллах ёстой шүү. Энэ бол маш чухал асуудал. Тийм. Одоо зөвхөн нөгөө сонгуулийн үеийн зардлаас гадна одоо сурталчлаа гэх магадгүй нэр дэвшигчээр бүртгэхээс өмнөх үеийн зардлыг яах юм бэ гэдэг юм асуудал яриад байна. Сонгуулийн гэдэг чинь нөгөө түрүүн хэлж байгаа зөвхөн нэг 20 хоног дотроо нэг танигдах асуудал биш тасралтгүй явж байгаа учраас хянах санхүүгийн асуудал нь ч гэсэн бас тэр хүрээнд байвал магадгүй энэтэй холбоотой асуудал явуулахад тэмцэх газар орж ирэх ёстой ч юм саналууд байгаад идэг ш нэр дэвшигчтэй холбоотой яриад байсан маш өөр. Маш өөр. За нэг судалгаа байна 2023 онд гарсан судалгаа нь улс төрийн намуудад итгэх итгэл бүр 80% болтлоо одоо унсан. Тэгээ иргэд намд итгэхээ болц. Улс төрийн нам тий эдгээр одоо авилгач штэ. Эдгээр худалч штэ. Ёс зүйгүй штэ. Бидний итгэлийг даадгүй штэ ч гэдэг юм судалгааны төвшин байгаа дээ. Тэгэхээр яг энэ иргэд энэ улс төрийн намдаа итгэх итгэл ийм бага байгаа үед сонгуул явуулах гэж байгаа нь өөрөө нэг боломж. Одоо жинхэнэ нэг ёс зүйн хүмүүсээ бид дэвшүүлэхгүй. Одоо бид нар авилгатай холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй. Одоо бид нар жинхэнэ нөгөө таныг төлөөлж чадах хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдэг ийм амлалтыг бол ингээд намууд ингээд өгöd байгаа шүү дээ. Одоо ийм зарчмаар явна.
Тэгэхээр одоо ямар арга зам байгаа юм бэ? Та бүхэн одоо яг энэ одоо нэр дэвшүүлэх процесс бол явагдаж байгаа шүү дээ. Албан ёсоор одоо нэр дэвшүүлэх хүмүүс маань энэ юмаа гэж зарлаагүй байгаа боловч те нам дээр жишээлбэл одоо хүсэлтэд илэрхийлсэн өгцөн л байгаа даа. Лист бол явж байгаа л гэж ойлгоод байна л да. Андэр танаас эхлэе. За мэдээж инженерийн сонгуулийн нэг онцлог гэдэг байгаа яг энэ жагсаалт тахгүй. Энэ дээр намууд ямар хүмүүс дэвшүүлэх вэ гэдгээс хамаараад дараагийнх нь намынх нь үнэлэмж гэдэг юм уу те иргэдээс өгөх тэр дэмжлэг ямар байхаа гэдгийг шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл улгаачтай, авилгалчтай одоо жишээ нь жидүүгийн 49 гишүүн байж байгаа ш нэр холбогдсон. Одоо ингээл их хурл ихэнх суужлаа ш. Яг ингээл явах юм бол ард түмэн бол энийг дүнгээ тавьдаг болно гэж харж байгаа. Хоёрт ер нь энэ нэр дэвшиж байгаа процессыг бас явуулахдаа тодорхой хэмжээнд яг мэдээж ингээд намаасаа дотроосоо гаргаж байгаа ч гэсэн одоо хүн нам тухайлбал ерөнхийлөгчийн сонгуульд 21 онд нэр дэвшигчээ тодруулах ард түмнээс асуусан байхгүй. Анх удаа Монголын улс төрийн түүхэнд байгаагүй ард түмэн яг Монгол улсын ерөнхийлөгч ямар хүн байх вэ гэд тэгээд 1000 гаруй хүн дээр 20 гаруй мянган хүний санал ирээд Дангазуурынгийн Инхбат гэж хүний дэвшүүлжсэн бид нэр. Энэ шиг бас ард түмний яг ийм дэмжлэг авахаар ийм асуулгатай ч юм уу ийм процесстойгоор бас явуулж ивэл илүү ард түмний дээр яг хүсэж байгаа хүлээж байгаа төлөөллүүд гарч ирэх боломжтой. Ийм байдлаар л бид нар одоо нэр дэвшүүлэх процесс үргэлжлэлээр болж байгаа юм. Гэхдээ яг нэр дэвшүүлэх нэг 5 6 арга байна л да. Тэгээд түрүүн тийм бас хэлжсэн аана бол арчсан нам бол ингээд хөрснөөсөө гараас ирдэг гэдэг. Энэ юу би бол юу энэ дэр ямар байр суурьтай гэдэг бэ гэхээр нэр дэвшүүлэх процесс өөрөө энэ шийдвэр бол намын хувьд гаргаж байгаа хамгийн чухал шийдвэр байхгүй юу? Төлөөллийн байгууллагын хувьд гаргаж байгаа. Энэ бүх сонгогчдод хамаатай угаасаа цаашаа явсаар байгаа парламентын тэр төлөөллийн чанарыг бид нар нэлээд ярьж штэ 126 олгочуд гоё болох вэ? Нэр дэвшигч юм байхаас их зүйл шалтгаална гэдэг түрүүн би ярианы ихэнд хэлсэн тийм. Тэгэхээр энэ асуудал байгаа. Тэгэхээр эцэс бид нар юун дээр санал юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр хэр их институчлэгдсэн нам бэ гэдгийг сонгуулийн энэ нэр дэвшүүлэх процессыг яаж явуулж ийн журам нь яаж явж ийн журамдаа тэр ардчилсан байх зарчмыг яаж тусгасан байна журмаа яг дааж байгаа нүггүй юу гэдэг дээр л бид нар хэмжиж чадах байхгүй ерөөсөө тэр процессыг л 3 хэмжүүрээр олон улсын судлаачид ажигладаг хэр төвлөрсөн төвшөнд тэр шийдвэр гарч ийн гишүүдтэй хэр оролцоотой нээлттэй хүртээмжтэй байна тэгээ яг журмынхаа дагуу явж ийн нүггүй юу гэдэг тэгэхээр одоо маргааш нөгөөдөр миний ойлгож байгаа энэ 7 хоногт бол намууд нэр дэвшүүлэх журмаа сонгуулийн ерөнхий хорон төгөх юм шиг байна тэгэхээр иргэний нийгмийн хувьд бол тэр журмыг маш их хүлээж ийн анализ хийх гээд яг энэ үндсэн хуулийн хүрээнд болж чадж гин үгүй юу гэдэг дээр одоо би даасан судлаачд бол зайлшгүй ярих хэвээр энэний дараа бол сонгуулийн дараа магадгүй яг энэ журмынхаа дагуу явсан юм уугүй юу гэдэг дээр бол мониторинг судалгаа зайлшгүй явагдах хэвээр ингэж шахчихж намуудыг бол яг институцийн хувьд төлөвшүүлэхэд бас нэлээд нэмэр болох байх л гэж би бодож байна. Хоёр янзын нэр дэвшүүлэх процесс явагдаад байгаа юм. Одоо биднээс энэ ярианд ч гэсэн тэгж орж байна. Нам ингээд дотоод намын нийт гишүүдийн санал буюу дотоод арчлалынхаа хүрээнд нэр дэвшүүлэх процессыг хэрхэн хийж ийн гэдэг нэгт асуудал. За хоёр дахь нь намуудын нийтлэг алдаа юу гэхээр тойргийнх нь ард иргэдийн огт хүсэхгүй байгаа хүнийг хаалгаар гаргахаар тооноор оруулах. Хүсэл байгаа хүнийг их хүсэж байгаа хүнийг авчиж өөрийнх нь хүсэлтээр дэвшүүлээд идэх энэ улс төрийн намуудын нийтлэг алдаа байна. Тэгэхээр Монгол Ардын намын тухайд бол яг энэ хоёр процессыг хоёулангийн давхар хэрэгжүүлдэг л дээ. Нэгдүгээрт нь тойрог дээр олон нийтийн дундах социологийн судалгааг хийж тухайн тойргийн хүсэмжит улс төрчийг нэр дэвшүүлэх энэ бодлого бол Монгол Ардын намын үндсэн бодлого байна. Тэр олон нийтийн хүсэж байгаа улс төрчийг нам дотроо буюу тухайн тойргийн намын гишүүд, нийт намын гишүүдийн дунд хэрхэн үнэлж дүгнж хариуцлага ёс зүйн хувьд энэ намыг буюу институцийг төлөөлөх чадамжтай улс төрчин үгүй юу гэдэг хоёр дахь дүгнэлтийг өгдөг. Энэ хоёр процесс давхар явагддаг. Тэгээ үүний үндсэн дээр Монгол Ардын нам нэрээ дэвшүүлдэг. Ер нь 2016 онд 2020 онд бидний хувьд яг энэ процессыг хоёулангийн зэрэг амжилттай хэрэгжүүлж чадсан учраас парламентод одоо дийлэх олонгийн судалгаа авах нөхцөл бүрдсэн гэж би дотоод дүгнэдэг. За хоёр дахь зүйл буюу таны асууж байгаа улс төрийн намуудад итгэх ард иргэдийн сонгогчдын итгэл улам бүр буураад байна гэж. Энэ өөрөө улс орны хөгжлийн түвшинтэй ард иргэдийн орлогын түвшинтэй бас шууд уягддаг холбоотой асуудал л да. Тэгээ олон нийтийн зүгээс тавьж байгаа энэ шаардлага, шүүмжлэл энэ зүйлийг харин улс төрийн намууд эрх баригч нар илүү соргогоор мэдэрч тэр алдаа дутагдлыг засаж энэ парламентын засаглалыг эрсдэлд оруулахгүй тулд илүү хариуцлагатай байх тэр тогтолцоог бий болгоход л анхаарч байна. Монгол Ардын нам ер нь сүүлийн 8 жилийн хугацаанд засаг эрхийг барихдаа яг л энэ зүйл төр Монгол Ардын нам хэрхэн том институт байх вэ гэдгийн төлөө биш улс төрийн намууд яаж хариуцлагатай институцүүд байх вэ?
сонгуулийнхаа тогтолцоон дээр цэвэр шудраг өрсөлдөөнийг хэрхэн хийдэг болох вэ гэдэг дээр л одоо бидний одоо түүчээ буюу манлайлж хийж байгаа ажиллага. Одоо жишээ нь бид засаг эрхийг барьж байхдаа түрүүн хэллээ 126 гишүүнтэй холимог тогтолцоотой сонгуулийн системийг нэвтрүүлэхийн алхмыг өөрсдийн санаачлагаар хийж чадлаа шүү дээ. Энэ өөрөө бид дангаараа засаглаад байя биш. Түрүүн баяр цогт дарга хэллээ. Цаашдаа илүү зөвшөлтслийн, ойлголцлын, одоо бодлогын доктортой, хариуцлагатай тэр төр засгийг бий болгохын төлөө бид алхам хийх ёстой гэдэг дээрээ л төвлөрч ажиллаж байгаа гэсэн үг. Энэ нэр дэвшилтийн асуудалтай хоёр зүйлийг бас тодорхойд хэлчихье гэж бодож байна. Нэгт яг намын институт өөрөө дотоод ардчлалынхаа хангаж тэр гишүүдээ нээлттэй нэр дэвших боломжийг хангаж ийнэг үе гэдэг. Тэгээ хүн намын хувьд бол дотоод сонгуулийн журам гэдэг чинь төлөөллийн төв байгуулгараа буюу намын төлөөлөх зүйл бүх гишүүд орж саналаа хэлж баталдаг журам байна. Тэрнийхээ дагуу бид нар нээлттэй нэр дэвшигчтэй тодруулдаг. Хоёрт угаасаа нэр дэвшигчдийг их хурл нэр дэвших хүмүүсээ батлахдаа төлөөллийн төв байгуулгаар хилцэж баталдаг байхгүй нэг нэгээр нь санал хурааж. Тийм болохоор энэ бол дотоод ардчлалаа бол бүрэн хангаж байгаа ийм хэлбэрээ гэж бол ойлгож болно. Тэгээ ер нь яг хуу мэдээж одоо ёс зүйтэй шудраг за янз бүрийн одоо авилгал хулгай хэрэг толбогдоогүй ийм цэвэр улс төрчдөө дэвшүүлж чадахгүй гэдгийг хүн намаас ихээс илүүтэйгээр манай Монгол ардын нам Арцлан намын төлөөллөөс асуул зүг болов гэж бодож байна. Хүн намын хувьд бол мэдээж улс орны хэмжээний бодлого боловсруулаад за ингээд реформын том өөрчлөлтүүд хийгээд гаалаар байх юм чадвартай мэрэгчлээ боловсралтай юм нийгмийн олон салбарын төлөөлөл болсон залуучуудад дэвшүүлнэ. Энийг бол бас хоёр намаасаа уриалж байна. Ингэжээж бид нар Монголын улс төрийг дараагийн төвшөнд нас гаргана. Энэ хуулийн өөрчлөлт нь бол орчлоо одоо яг энэ хуулийн чинь бодиттой хэрэгжүүлэх субъект нөр улс төрийн намууд байхгүй. Тэгэхээр мэдээж бид нар бол энэ өөрчлөлтүүдийг бол хамтраад уриалаад бас үлгэр жишээ болоод хийх ёстой гэж бодож байна. Улс төрийн намуудын нэг хүнд зөвхөн Монголд биш дэлхийн нийтээр энэ институцийн системийн хувьд бол унцаад байгаа. Одоо энэ жил ихэд бол 68 улс тэгээ Европын холбоог тооцвол 69 субъектэн дээр дэлхийн нийт хүн амын 60% сонгуульд орж байгаа байхгүй. Тэгээд энэ туршлагуудыг ингээ хараад тахлаар нам дээр өгдөг саналуудын хувь нь буугаад яг хувь нэр дэвшигчдэр өгж байгаа саналуудын хувь нь өндөр гараад байна гэж байгаа байхгүй. Одоо Германы сонгуул германч бүр үндсэн энэ дээр тулгуурлаад үндсэн хуулийг өөрчлөх тухай ярьж байгаа байхгүй. Яасан бэ гэхлээр намууд нь айгу бага санал аваад холимог системтэй. Тэгсэн хэрнээ тойргоос нөгөө нэр дэвшигч өндөр санал авсан учраас германууд анх удаа түүхэндээ 700 гаруй парламентын гишүүнтэй ийм дэлхийн 3 дахь том парламент болсон. Тэгэд энийгээ бол бид нэр хязгаарлах ёстой гэж ингэж үзэж байгаа. Мэдээж хэрэг намуудын нэр хүнд төлөвшлийн асуудал эргээд институцээр бид нэр эргэж харах ёстой. 90 оны намын хууль байна, 2005 оны намын хууль байна. Одоо сая 2023 онд бид нар намын хуулийг бүхэлдэн томоор шинжилж найруулсан байхгүй. Тэгэхээр ингээд институт болж төлөвшөж байгаа энэ төлөвшлийг нь бүрэн хийж өгсөн. Одоо бол түрүүн ингээд энэ органик бол үндсүүлээс гарч байгаа органик бол өөр хоорондоо уялдаад байгаа хгүй. Бид нар ингээд улс төрийн намынхаа хуулийг төгс төгөлдөр болгоё гэвэл энтэй уялдаатай сонгуулийн хуулийг бас ижил ууж төгс төгөлдөр болгох хэрэгтэй. Тэгвэл улс төрийн намын санхүүжилтийн дийлэнх хэсэг нь сонгуулийн зардал болчдөг учраас энэ хоёрыг уялдуулж хийгээгүй. Яг тэгвэл манай хуулинд ийм дутагдлаа бол сонгуулийн хуулинд бол 6 сараас өмнө өөрчлөлт хийж болохгүй гэждэг. Намын хуулиа сонгуулийн хуулиа батлахын дараа баталчдаг. Энэ хооронд зигзаг үүссэн учраас ийм зүйлүүд нь гараад байна гэдэг ийм зүйл. Дараагийн нэг хоёр зүйлийг ингээ би зөвхөн ер нь хэлэх ёстой гэж боддог. Хэрвээ дарга нарын мэддэг мөнгө их л байгаад авал авилгалын суурь нь өөрөө алга болохгүй. Хэн байхаас үйлчлэл гараад аль нам байхаас. Тэгээд дараагийн нэг юм нь болохоор стандарт өөрөө өндөр байвал дунд чатантай авилгал бий болоод ах нөхцөл бүрдчихэд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг засах бодлогын алхмуудыг энэ улс төрийн намын төлөвшлөлтөд цуг хийхгүй болвол бид нар ингээд хин нэг рүүгээ буруутгаад байхаас илүү би юугаа бид нар улс төрийн одоо парламент судалтай 3 нам бол юугаа анхаарах хэрэгтэй гэхээр 3.5 сая хүнтэй ийм хоёр том хүчин дунд байдаг улсын хувьд бол төрд итгэх итгэлийг алдаад авах юм бол үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал аягүй хуцаар тавигдах байхгүй. Тийм учраас улс төрийн намууд өөрсдөө хариуцлагатай байх үүрэг нь энэ дээр ирээд байгаа юм а. Яг гэвэл парламентын засаглалын суурь нь өөрөө улс төрийн намуудаар дамжижээч төрийн эрх барьдаг энэ сонголтоо бид нар хийдэг. Ерөнхийлөгчийн засаглалтаа бол нэг хүнээр дамжаад гүйцэтгэл нь байгуулагдаж шээ. Тэгэхээр бидний хувьд парламентод суудалтай намууд ер нь улс төрийн намууд бол маш өндөр хариуцлагатай байхгүй бол яг энэ одоо олон улсын геополитикийн нөхцөл байдлыг харах юм бол эргээд нэг хүйтэн дайны байдал руу шилжих энэ үед бол
Монгол улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн тусгаар тогтнол асуудал маш чухал байна. Тэр утгаар нь аваад үзэх юм бол энэ 2024 оны сонгуул бол монголчуудын хувьд одоо маш амин чухал сонгуул болно. Энд бол бид нар бүгдээрээ идэвхтэй зөв шударга оролцох ёстой л гэдгийг хэлмээр байна. Нэвтрүүлгийн маань цаг үндсэндээ дуусчихна. Гэхдээ улс төрийн намын одоо дарга нар ирсэн байгаа учраас өдөр талбан тушаалтнууд ирсэн байгаа учраас үгээ хэлэх нэг боломжийг олох юм. Магадгүй миний асуугаагүй энэ ирэх сонгуультай холбоотой яригдаагүй зүйл үлдсэн байж болох юм. Тийм учраас нэг минутыг одоо олгоё гэж бодож байна. За олон нийтийг төлөөлж мэдээж иргэний нийгмийн байгууллагын маань нээлттэй нийгмийн судлаач ирсэн байгаа учраас бас 1 минутыг өгье. Тэгээд нэвтрүүлгээ дуусгая гэж бодож байна. За эхлээд ганц зэрэг танаас эхлэх юм уу? За энэ жилийн сонгуулийн тогтолцоо яг ийм холимог байдлаар шинээр явагдаж байгаа. Дээр нь нөгөө томсгосон тойргоор буюу мандатын тоо олонтой олон нэр дэвших сонгох учраас яг иргэдийн маань яг энэ сонгуулийн тогтолцооны талаарх ойлголт айгүй муу байна. Бид нар өнгөрсөн жилийн эцсээр бас ингээ 330 сумынхаа талаар явсан. Сая өдөө орон нутгаар ингээ намынхаа ороод ажиллаж байна. Тэгэхээр энэ сонгуулийн төв байгууллага энэ яг төрийн энэ үүрэг бүхий байгууллагууд иргэдийн сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэхийн шинэ тогтолцооны өөрчлөлтийг ойлгуулах зэрэг сайн ажиллахгүй бол хүчингүй сонгуул саналын утас маш их гарах магадaltaй байна. Тухайлбал баруун бүс гэдэгт 10 мандаттай. Яг л 10 хүнийг л дугуйлахгүй бол 9-ийг дугуйлчвал хүчингүй болчихно, 11-ийг дугуйлч хүчингүй болчихно. Тэгэх юм бол сонгуулийн саналын хүчингүй утсын тоо их болоод эрчим байх юм бол энэ өөрөө нөгөө төлөөлөх чадвар ард иргэдийн бас тэр сонгогдсон гишүүдийн легитим чанар ингээд сул болно. Тийм учраас энэ төрмөний тэр тогтолцоогоор байгуулгаж байгаа их хурлмаараас хүч муутай болох магадaltaй. Тийм болохоор энэ дээр бол улс төрийн намууд болоод энэ төрийн байгууллагууд нь бол онцгой гарч ажиллах бол одоо 60 хоног үлдчихэж шүү дээ. Энэ бол маш чухал асуудал байгаа гэдгийг бас онцолж хэлмээр байна. Хүн намч гэсэн бас энэ дээр нэлээд манлайлж бас их хуралдах бас бид нар чинь төлөөллөөрөө хууль сурчлах хүрээнд энэ ойлголтыг өгөх гээд ингээд ажиллаад явж байгаа. Нэлээд том саналын утсыг дугуулах хэрэгтэй байгаа шүү дээ, тийм. За арчсан намын. За бидний хувьд бол мэдээж энэ сонгуул маш хариуцлагатай юм хүнд үед болж байгаа. Тэгээд одоо сүүлийн 8 жилд бол зүүн төвийн бодлого давмгайлсан ийм бодлого хэрэгжлээ. Тэгэхээр альва энэ яагаад зүүн, яагаад баруун гэдэг бодлого байдгийм бэ? Яагаад энэ хоёр баланслуу зөв юм бэ гэдгийг би зөвхөн ганцхан үгээр хэлэх гэсэн. Зүүн төвийн бодлого явуулахлаар зэрэг төсөв том байдаг, төрийн оролцоо их байдаг, нийгмийн халамжин дээр их мөнгө зардаг. Баруун төвийн бодлого явуулахад өгөхөөр бизнес эрхлэгчид бизнесийн орчин тааламжтай болдог, татвар багасдаг, бизнесийн боломж нэгсдэг. Өөрөөр хэлбэл мөнгө ихтэй болдог гэсэн. Тэгээд тэрний дараа зүүнийх нь ялах юм бол нөгөө цуглуулсан мөнгийг эргээд нийгмийн халамжин зардаг ч юм уу. Тэгэхгүй нэгдлийн бодлого ингээд хитрхи давмгаалсан байгаад тэр нь одоо 12 жил ч гэдэг юм уу те олон жил үргэлжлүүл нөгөө нэгдлийнх нь одоо буюу бизнесийн орчин мөнгө бий болох нөхцөл байдал бол маш хомс болчихдог. Тийм учраас дэлхийн ингээд сонгуулиудыг харахад одоо бидний үзэж байгаагаар арчилсан улсуудын одоо шилдэг жишээ болдог улсууд бол голдуул бодлогын хувьд ингээд 4 жилээр солигдоод яваад байдаг. Тэгээд энэ удаагийн сонгуулийн хувьд бол арчилсан нам одоо арчилсан хүчний 2 дахь шинэ давлгаа болж байгаа. Яг тэгвэл бид нар бол ингээд нэг задралын дараах нэгдэл бий болж байна. Дээрээс нь одоо манай анхны одоо алтан хараацнууд анх удаага ингээд байр суурь тавьж өгөөд шинэ залуучууд маш ихээр төрж орж ирэх энэ болцоо бүрдэж байна. Тийм учраас арчилсан нам бол одоо улс орныхоо өмнө хүлээж байгаа хариуцлагыг ухамсарлаад эдийн засгийн өсөлтийг хувь хүн болгонд ер нь одоо товчхондоо хэлэхэд хүн болгоны мөнгөтэй болох энэ сонгуулийг л орлоготой болох сонгуулийг арчилсан нам бол хариуцлагатайгаар хийнэ л гэж хэлмээр. За би нэг хоёр зүйлийг хэлчихье гэж бодож байгаа. Ер нь улс төрийн нам хариуцлагатай институт болох ёстой. Монгол Ардын нам дангаараа ганцаараа одоо институт бусад нь институт биш гэсэн үзлээр бус ер нь бусад улс төрийн намуудыг илүү дотоодын нэгдлээ хангаж чаддаг, ард иргэдийнхаа өмнө сонгогчдын өмнө хариуцлага өөрч хүлээж чаддаг тэр институт болж иж цаашаа хөгжих юм байна. Яг үзэл санаан дээр мэдээж одоо хатуу байх ёстой зүүн төвийн хуу, баруун төвийн хуу. Эннээсээ бас ахаад дараачийн шат буюу бодлогын нам болж төлөвшөж чаддаг. Цаггүй нийгэм олон нийтийнхаа хүсэл сонирхолд нийцсэн тэр бодлогыг гаргаж хэрэгжүүлж чаддаг. Одоо нэг нам удаан засгалснаар сайн буруу муу гэдэг 2-3 зүйл яригддаг. Тэгвэл бодлогын нам болж хөгжиж төлөвшөж чадсанаар нийгмийнхаа хэрэгцээ шаардлагыг хангана. Жишээлбэл Японы либерал арчилсан нам
олон жилийн туршид засаг эрхийг доктортой бариад нийгмийн хэрэгцээ хангах төр бодлогыг хэрэгжүүлж чадж байна. Сингапурын эрх баригч нам бас ахаал 60-70 жил засаг эрхийг доктортой барина. Гагцхүү илүү хэрэгцээ шаардлагыг нь хангах төр бодлогыг хэрэгжүүлж чаддаг гэдгээр онцлог байгаад. За хоёр дахь чухал хэлэх зүйл бол улс төрийн намуудын хариуцлага гэдэг маш чухал байна. Жишээлбэл 2012 онд Монгол Ардын нам ялагдчихсэн тэр цаг үе дээр Монгол улсын эдийн засгийн өсөлт 17% хүрч ирсэн. Монгол Ардын намын харамсдаг зүйл юу гэхээр нэг буруу шийдвэрийн алдааг засахад дахиад 10-аас 12 жил ордог аюул байна гэж үзнэ. Хэрвээ магадгүй тэр 12 оны сонгуул дээр Монгол Ардын нам ялалт байгуулсан байсан бол өнөөдөр Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, Монгол хүний амьдралын чанар ямар үзүүлэлтэнд хүрсэн байх байсан боломжтой байсан бэ гэдгийг харахад бол улс төрийн нам илүү тэрийг олон нийтэд ойлгуулж чаддаг, хариуцлага үүрч чаддаг, тэр ард түмэнд ирэх гэж байгаа боломжийг алдагдуулахгүй тулд ажиллах ёстой юм байна гэдэг дээр бид бол илүү хатуу итгэж уншиж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь ингээд 2024 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 7% хүрч байна. Аазда 2 тэрэмлэгдэх хэмжээний өндөр өсөлттэй эдийн засаг гэж олон улсад дүгнэгдэж байгаа. Тэгэхээр аль ч нам ялсан бай. Энэ боломж буюу ард иргэдэд ирэх гээд байгаа улс оронд хөгжих гээд байгаа энэ боломжийг алдагдуулахгүй байхын тулд ажиллаж чаддаг институт байх ёстой гэсэн. Энэ зүйлийг бол хэлхэн зүйтэй. Тэгээд бусад намуудаа институт болж хөгжих тэр боломжийг бий болгох үүднээс энэ төрлийн тогтолцооны өөрчлөлт, энэ парламентын гишүүдийн тоог нэмэх, холимог системээр сонгуул явагдах, дор хаяж 5-6 нам эвсэлийн парламентын сонгуулийн үр дүнгээр парламентод орж ирэх тэр боломжийг бүрдүүлэх гэж одоо ардын нам эрх баригчны намын хувьд манлайлалыг үзүүлж байгаа гэдэг бас хэлхэн зүйтэй байгаа. За. Судлаач. За сонгогчдын хувьд бол би одоо энэ нэгэнт одоо намын удирдах төвчний төлөө сууж байгаа болохоор энэ сонгуулийг биднэрт итгэл найдвар ялангуяа залуучуудын хувьд тийм ээ энэ улс орн хөгжих юм байна. Энэ улс оронд би одоо жишээл гадаадас сурж байгаа буцаад ирэх юм бол надад боломж байх юм байна гэсэн тийм итгэл найдвар өгсөн улс төрийн үйл явц болоосаа гэдгийг хүлээж байгааг хэлье. Тэрнээс биш тэр 10, 20, 30 жилийн өмнө юу болсон тухай, хэн буруутай тухай хоорондоо одоо тэгж талхилсан тийм юм хүсэхгүй байгаа болов гэж би бол бодож байна. Би хувьдаа бол итгэл найдвар хүлээж байна. За тэгээд 2014 оны 1 сард Дэлхийн эдийн засгийн форумоос Монгол улсад одоо нүүрлээд байгаа хамгийн том 5 эрсдэл юу юм бэ гэдгийг бол тодруулаад асуулт гаргацсан репорт тайлан байдаг. Энэ дээр бол нэгдүгээр эдийн засгийн бууралт, хоёрдугаарт нөгөө ур чадварын нийцэл боловсролын одоо нийлүүлж байгаа одоо боловсон өвчин ур чадварын нийцлээс хамааралтай нөгөө хүн хүчний нөөц хомс байгаа асуудал. За тэгээ инфляц, бохирдол, эрчим хүчний дутагдал гэсэн ийм 5 зүйлийг гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр би юу хүсэж байна вэ гэхээр одоо энэ бодлогын нам байх тухай ярьж байна. Тэгэхээр бодлогын намтай газар болвол сонгуул бодлогын өрсөлдөөн болох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр мэтгэлцээтэй сонгуул болоосаа, агуулгатай сонгуул болоосаа ядаж парламентод суудалтай байгаа хэдэн нам нь гарч ирж байгаад мэтгэлцээсэй гэж бодож байна. Тэгэх юм бол илүү залуу сонгогчдын хувьд тэндээс мэдээлэл авах, сонголтоо зөв хийх юм боломж бүрдэн сонгуулийн хуулиар бол мэтгэлцээ сонгуулийн сурталчилгааны цаг тооцогдохгүй байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд бол бас мэтгэлцээний мэргэжлийн түвшин зохион байгуулах ур чадвар одоо бүрэлдсэн байх гэж найдаж байна. Тэгэхээр тэр дүрм журм тодорхой болоод ирэх юм бол сонгуулийн үе ээдэ мэтгэлцээсээ л гэж хүсэх байна да. Тэндээс сонгогч дүгнэлтээ хийдэг тийм. Тэгэхээр бид нэр сонгуул болгоноор мэтгэлцээний зохион байгуулалтыг саналаа төрүүлдэг. Шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээлэл бол тэндээс л бий болох байхаа л гэж бодож байна. Ялангуяа одоо сонгуулийн сурталчилгааны хугацаа маш богинохон хуулийн дагуу маш богинохон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд бол би бол ийм гол үйл явдал болоосаа энэ дээр бид нар үндэслэл шийдвэрийг гаргах юмсан л гэж хүсэж байна да. За тийм. Давхар урилга өгöd дуусъя. Сонгуульд өгчөд бид нар ер нь сонгуулиар ямар ч ихний сонгуулиар дандаа мэтгэлцээний зохион байгуулалтыг үүсдэг. Гэхдээ хуулийн дээр бүх намын төлөөлөл орж иж, бүх биш өрсөлдөж байгаа намуудын төлөөлөл орж иж тэр мэтгэлцээ хүчтэй байна. Тэгэхгүй бол ардын нам ирэхгүй ардсан нам хүн нам хоёрыг яриулаад байвал хэвлэлийнхэн өөрсдөө бас хууль зөрчих юм нэг талтай болчиход байдаг. Тэгэхээр бүх тал оролцохгүй бол бид нэр мэтгэлцээний цуцлахаас аргагүй бас юм шалтгаантай болчиход байдаг учраас урилга бол нээлттэй. Ингээд ярилцах цаг маань энэ түрээд дуусж байна. Студид цаг зав гаргаж хүрэлцэн хийсэн зочдтой талархал илэрхийлье. Ингээд сонгуулийн одоо үйл явц цаашдаа нээлттэй үргэлжлэн олон нийт мэдээж нээлттэй ажиглаж байгаа сошиал орчинч бай, телевизч бай. За нэг үеийг одоо мөнгөтэй телевизээр гардаг. Эсвэл бол
одоо юу гэдэг пост төрчдийг олон гаргадаг телевиз центр бол харьцангуй хумигдсан. Тэр нь ямар ч таг хуульч нөлөөлсөнд телевизүүд ч гэсэн тодорхой хэмжээнд одоо мэдээж ёс зүйтэй болохын одоо чиглэлийг бүгдээрээ барьж байгаа. Тэгэхээр одоо тэгш байх зарчмыг одоо хилмидээлийн байгуулагчсан манлайлан үзүүлж байгаа. Ялангуяа бидний хувьд бол одоо нам эвсэл дээр жишээлбэл сонгуулийн сурталчилгааны үеэр 15 минут нэг нэр дэвшигчдэр 5 минутаас хэтрүүлэхгүйгээд энэ хугацаа бол маш нарийн чанд мөрддөг. Тэрнээс шүү гэдэг энэ нам одоо мөнгө өгсөн учраас их гаргаж байгаа гэдэг асуудал бол угаасаа байх боломжгүй. Тийм дураараа тэлгэлдэг ч цаг үе одоо байхгүй. Өнөөдөр бид нар илүү улс төрийн намын одоо энэ төлөвшөл ялангуяа ардчлал руу орох гэж хичээлээ. Цаг богино учраас асуултаас маш цөөхөн тавигдаад дуслаа. Ярих сэдв мэдээж маш их байгаа. Одоо юу гэдэг ирэх сонгуулийн үед одоо жишээлбэл иргэдийг ажилтай болгох чиглэлээр ардсан нам юу хийх гэж байгаа, ардын нам юу хийх гэж байгаа, хүн нам юу хийх гэж байгаа. Энэ үнэхээр хэрэгжих боломжтой юм уу гэдэг чиглэлээр бид нараас нээлттэй ярьж тэндээ сонгогч сонголтоо хийх бах. Тийм боломжууд бас нээлттэй байгаа. Ингээ та бүхний цаашдаа ажилтаа амжилтсэ. За баярлалаа. Үзэгчдээ хэсэг хугацааны дараа мэдээллийн хөтөлбөр уулзцгаая.